За одоо та бүхэндээ бид Паралимпийн наадмын 2 дахь өдрөөс өргөж байна. За T11 төрлийн нэмэгдээчдийн 100 метрийн хагас шигшээ уралдаанаас та бүхэндээ өргөж байна. За T11 төрөлд бол 100% одоо тийм хардаггүй одоо тийм хүмүүс уралддаг. За зарим төрлүүдэд T11 12 ч юм уу ингээд төрлүүд бол ерөөдөө зарим харааны бэрхшээлтэй 100%, 50% гэдэг ч юм уу 70% ч юм харааны бэрхшээлтэй хүмүүс уралддаг. За ингээд T11 төрлийн дөрөв тамирчны ямар цаашаагийн уралдаан 11.96-аар дэлхийн рекорд байдаг бол 11.92-оор дэлхийн шинэ рекордыг инхүү шинжлэн тогтоолоо. Их Британий тамирчин Глек инхүү дэлхийн рекордыг тогтоосон байна. За ингээд дэлхийн рекордыг ямарсан хагас шигийн уралдаан дээр ивцэн одоо финалийн уралдаан бол маргааш олон жигшээ уралдаан. Либи Глек эмэгтэйчдийн 100 метрийн дэлхийн рекордыг инхүү 11.92-оор за урагшаага нэг дойлыг урагшлуулж тооцоод 91 гэж үзсэн юм байна. За минутаар заримдаа ингэж үзэх тохиол байдаг. За эмэгтэйчдийн 100 метрийн T12-ийн хагас шигийн гараа за 11.48-тай энэ арай өөр төрөл байдаг. Харааны бэрхшээлд арай гайгүй хүмүүс оролцдог. За ингээд хагасчдаар 11.48 дэлхийн рекорд байсан. Дэлхийн рекордыг эвдэж чадаагүй хэд боловч Паралимпийн рекордыг 11.56-аар инхүү эвдэж байна. За Паралимпиадын дэлхийн аваргын рекордууд энэ удаа Риод маш ихээр эвдэж байгаадаас нам дор газар рекордыг хэвтдэгтэй холбоотой байгаа. За дараагийн гараа T12 төрлийн 2 дахь хагас шиг үзүүлэхэд бэлэн болсон байна. За Мозамбик, Азербайджан, Бразил, Хятадын тамирчид өнөөдрийн гараан дээр оролцоход бэлэн болжээ. За дэлхийн Паралимпийн одооны яг энэ жилийн рекордыг бол тэргүүлж байгаа тамирчин байгаа. Саний тамирчин бол за тамирчид гараанаас гарсан. За Кореягийн бол одоо тэдэлэн сайн явсангүй. За Азербайджаноос тамирчин ямарсан ихэнд орж ирж 11.82-оор ямарсан маш сайн цаг үзүүлж ямарсан энэ удаа дэлхийн аваргын хагас шигшээд инхүү шалран үлж байна. Азербайджаноос тамирчин заагаад маргааш шигшээ уралдаан болох ёстой. За гайд раннер бол өдөрхөд нь улбар шарангийн өмсгөлд өнгөөлөдөг уралдгаа. За ингээд дугуйн ордонд Паралимпийн дугуйн уралдаанаас та бүхэнд өргөхөд бэлэн болсон байна. За Рио Олимпик велодром цэнгэл түрээлэнд за Австралийн баг тамирчин хөө гарч байна. За багийн уралдаан нийсгээс та бүхэнд өргөж байна. За багийн уралдаан гэнэ гайдтайгаа явдаг. За Джессика Галагер за түүний одоо пайлот буюу Мэдисон Янсен гэж одоо гайд нэг жилж болно л доо. Анир бол одоо за дараагийн хоёр тамирчин за өмнөх цагийг бол эвдсэн гараанд орж ирсэн заарж ирлээ. Нэг рүү оржсэн Паралимпийн шинэ рекордыг инхүү тогтоож байна. За Британий тамирчин Нидерландын тамирчныг аваад сонирхъя. За өмнөх Британий тамирчин бол Паралимпийн рекордыг тогтоосон байгаа. За энэ удаа харин 2 руу орж ирж байна. За ингээд Британий тамирчин инхүү алтан медалийг хүртэж Нидерланд мөнгөн медалийг авахар болж байна. Лариса Классен Нидерландын тамирчин. За түүний пайлот нь бол одоо Ханс нэр тамирчин байлаа. За эмэгтэйчдийн 1000 метрийн үзүүлэлтээс харуулж байна. Их Британи тамирчин ямарсан Паралимпийн рекордыг ивч бол 3000 метрийн эрэгтэйчдийн ганцаардсан уралдааныг та бүхэндээ өргөхөд бэлэн болжээ. За энэ одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэн иргэдэд уралдаа яг англиараа явцдаг энэ.
За Герман тамирчин дээр бол техникийн проблем гарчсан байна Листер. За Канада тамирчин Уилсон Росс Уилсон ямарчсан нэгээр гарсан Паралимпийн рекордыг мөн эвдсэн байгаа. Дараагийн хоёр тамирчин Хятад болон Нидерланд байна тамирчин хоёр талаас одоо пүршсөт гэж уралдаан байдаг. Энэ л одоо ингээд хоёр тамирчин хоёр өөр буюу хоёрыг талаас ингээд зэрэг гарч уралдаг юм уралдаан байдаг. За ингээд Атин тамирчин дэлхийн рекордыг инх өвдөж байна. Үнэхээр одоо өндөр гүйцэтгэлийг үзүүллээ. Дэлхийн рекордыг инх Атин тамирчин эвдэж нэгээр орж ирсэн байна. 3 минут 50 секундын амжилтаар. За Герман тамирчны уралдааныг хамтаа сонирхъя. Гараг. За өмнө нь Атин тамирчин дэлхийн рекордыг эвдсэн байгаа. Одоо сайн явах юм бол за дэлхийн рекорд биш юм байхад ядаж медалийн байр руу одоо орж ирэх боломж байгаа. За 3 дугаар байрлал орж ирж байна. Винклер хувьд. За ингээд үзүүлэлт Хятад тамирчин Ли Жан Ю нэгээр Росс Уилсон Канада тамирчин хоёроор Эрик Винклер 3-д орсон 4-д тамирчин Нидерланд тамирчин орсон ингээд хагаш дараагийн шатанд бол шалгарж байна. Орсон шатаас гарч ирсэн. За Колумбийн тамирчин Икардио өөрийнх нь гараанд амжилт орсон бол Рольф Нидерланд тамирчин Линч нар. За дараагийн хоёр тамирчин Канада болон бүгд ярмтгатаар тулсын тамирчдын гараг хамтаа сонирхъя. За Чернов ямарч орсон, Лян орж ирсэн. За Паралимпийн рекордыг ямарсан Лян эвчлээ. За түрүүлж ямарсан Чернов орж ирсэн ч гэсэн ч нөө хоёр талаасаа оролдог учраас түрүүлж орох нь бол өөр өдөг. Нөө тойрогдуулсан ч юм уу янз янзын бас байж болдог л доо. За ингээд Лян Гуйхуа Паралимпийн рекордыг эвдэж ямарсан. Дараагийн шатны чадварсан тамирчин нэг болсон. За Манус Марин Самец нар Канадын тамирчин. За Николас болон Клиффорд Ирланд Австралийн тамирчид. За Николас нэг зам Паралимпийн рекордыг эвдчихлээ. За өнөөдөр бол одоо дугуун дөрөвдөр ингээд дараалаад яг энэ зам дээр бол рекордууд бол эвдэгдээд байна. За Бэнэни Фужита нар 2 болон 5-аар оржсэн байна. За ингээд эхний дөрөв тамирчин бол дараагийн шатанд чалгарсан байгаа. Ирланд, Канада, Америк нэгдсэн улс, Канадын тамирчин, Японы тамирчин Фужита байна да дараагийн шатанд чалгарч чадсангүй. За 1000 метрийн одоо time trial гэдэг уралдаан. За Испани тамирчнуудаа барайнд орж ирсэн Паралимпийн рекордыг инх эвдэж байна. За Стокын тамирчин Йозеф за мөн араас нь эвдчихлээ Стокын тамирчин. За Исландын тамирчин Орж ирсэн Исландын тамирчин Паралимпийн рекордыг эвдчихлээ. За ингээд дараалын рекордууд амжилтууд эвдэгцээр байна. За C4-5 ангиллын тайм трайлийн ямарсан тамирчид та бүхэн харсан бол Pursuit-ийн дараагийн уралдаан Нидерланд болон Германы хоёр тамирчин за бүр тойрогчлоо, тал тойрогчлоо ингээд. За Канада болон бүгд яралгатаар тулсан хоёр тамирчин. За хитэн тамирчин бол одоо түрүүн рекорд эвдсэн тамирчин шүү дээ. Мөн л одоо энэ удаа тойрогчлоо ли. За Альваро Галвес Бисера Колумбийн тамирчин. Рольф Британий тамирчин хоёр гараан сарлаа. За төгсгөлийг бүгд хамтаа сонирхъя. Барайнд орж ирсэн нэгээр орж ирлээ Британи тамирчин Рольф. Занга Паралимпийн алтан медалийн шигшээ уралдаан Черново
Янар. Пенальти уралдааны сүүлийн уралдаан. Зятын намирчин их хүнийгээр орж ирж байна. За тамирчдын орностой маш ширүүн өрсөлдөөнүүд явсаар байна. За Ирланд болон Канадын хоёр тамирчин Самец Клиффорд нар. За Велодром мордонд бол өнөөдөр бол үнэхээр рекорд ариунтай уралдаан болсон. Клиффорд нэгээр Самец 2-оор явж байсан. За Клиффорд их өөрийнх нь гараанд нэгээр орж ирсэн. Ингэснээр бол ямар ч хүрдэн далын болцол дээр бол бууж байна ерөнхий үзүүлэлтээр. За алтан медалийн уралдаанаас та бүхэнд өргөж байгаа Николас болон Брени нар. За Николас ямар ч өөрийнхөө гараанд бол нэгд орсон хоёр тамирчныхаа. За ингээд Австрали улсын тамирчин ямар ч их Олимпийн наадмын алтан медалийг Исландын тамирчин хүртэж байна. За хөл өмгийн 5 үнэтэй за одоо Паралимпийн хамгийн хүн төрлүүдийн нэг эхлээд бэлэн болсон байна. За ямар нэгэн одоо бүр тийм 100% хараагүй хүмүүс бас энэ 5 үнэтэй хөл өмгийн төрлөд тоглодог. За тэгээ бөмбөг бол хонхтой байдаг нь хонхоо сонсож бас энэ хүмүүс бол тоглодог. За та бүхэн харж байгаа хэвчээ үнэхээр өндөр авиас шаардна. Бөмбөг бол хонхтой. За бөмбөг эзэмшил дамжуулт мундаг болж байна. За хоорондоо дуурж бас ярин за хаалгараа цогсон. За бөмбөгийг авсан хатаав цогсон гол боллоо. За ингээд хоёр багийн тоглолтод оноо харьцаа нэгдэг болж Мароккос цэн намирчин хатаав ямар ч тооны харьцааг нээж байна. За хаалгач нар бол одоо харааны бишэл арай гайгүй хүмүүс байдаг. За талбай дээр тамирчид бол одоо 100% хараагүй хүмүүс байдаг. Заас бөмбөг эзэмшил солиотой байна да. Барзил тамирчин. За бөмбөг бол дуурж байгаа дамжуулт урагшаа авж ирсэн. За хонхтой байгаа. За нуудаа хаалгач цаа голден талбайн гадна хүрчүүдээ яа. За тийм байна. Талбайн гадна үрцсэн байна. Тийм учраас торолын цогт заасан. За хаалгаруу зогсон хаалгач мундаг алаа. За авн гоё оншорд зогсон доо. За барьцэлчүүд хөл өмгийн хорон бөмбөг эзэмшил гоё байна да. Ямар гоё гарч ирж байна. Ямар гоё гарч ирж байна. За ихад торолын цогт заачлаа. За би бинийг харахгүй байгаа учраас сая унтсан байгаа тамирчныг мэдхгүй зогчих шиг боллоо. За цогсон хаалгач ахиад араад авлаа. За барьцэлчүүд энэ торолын цогтыг хоёр дараалаад алчлаа да. Мароккогийн хаалгачид. За хаалгач бол үнэхээр мундаг байна. Хоёр удаа торолын цогтыг гасан. За барьцэлчүүдийн бөмбөг эзэмшлийг бол одоо магтахгүй байхаа аргагүй. За цогсон хаалганы шон оноод гараад ирлээ. Яа. За орчлоо гэж одоо тамирчид бол бодож шин яг бол эдгээр тамирчид одоо харах боломжгүй. Чихээрээ мэдээлэл сонсч л явна. За бөмбөг талбайгаас гардаг ийм одоо хашаатай тоглолдог. За барьцэлчүүд тоглолтод оноо хайцааг нээж байна. За барьцэлийн баг бол үнэхээр одоо өндөр уур чадвартай баг. Бараг яадан нэг үг олцсон байна. За хөл өмгийн их орон яа харахгүй одоо бөмбөг эзэмшилт залтыг та бүхэн харж байгаа хаа ямар гоё байгааг. За та бүхэн сагсан бөмбөгч одоо бөмбөгөө өдөртөө давж байгаа юм шиг гарч байгаа хаа. За ингээд тоглолтод оноо харьцаа 2-1 болж байна. Барьцэлчүүд. За үнэхээр одоо том боломжийг өөрсдөө гаргаж ирж байна да. За эдгээр тамирчдод энэ бөмбөг эзэмшилт зандараас үнэхээр дэлхийн өндөр зэрэглэлийн Месси Роналдогоос дутхгүй эзэмшиндээ яагаад бол эдгээр бол нүдээр харахгүй яг цэвэр хөлөөрөө мэдээд тоглодог учраас. За Мароккочд өмгий гарсан барьцэлчүүд өмгий эзэмшиж байна. Барьцэлчүүд. За бөмбөг эзэмшилт гоё наа. За ингээд тоглолтын тооны харьцаа инхүү 3-1 болж байна. За тоглолтын 2 дугаар үед 6 минутын дотор инхүү 3 голыг барьцэлчүүд ижлээ. За бөмбөг эзэмшилт үнэхээр гоё байна.
starting outfield players. And Brazil have beaten Morocco here by 3 goals to 1. Заадч Парагийн хувьд юу ч хийж чадсан ба. За ингээд Бразил бол Мароккогийн багийн тоглолт их 3-1 ярцаар барьцчуудын намгаалаар өндөрсөн. За өнөөдөр өглөөс дараагийн нэг тоглолт. За Испани баг Хятадын багтаа их тоглолтыг бүгд хамтаа сонирхъя. За Young Fan хаалгаар зогсон хадч мөнгийг амжилттай хааж байна. Space in which to attack and he flew into it. Хан зайн бөмбөг хонхтой байдаг. За бөмбөг эзэмшилт гоё. Найтын даварж хаалгаар зогсон гадаар зогчээ. Sliced the shot somewhat with the outside of that right boot. Wang Zhubin. За Ван Жубин. За Ван Жубины хурд гоё болж байна. Хаалгаар зогсон хаалгаж амжилттай алсан. За бөмбөг эзэмшилт Хятадын багаас үнэхээр гоё. Испани багаас хамаагүй л байна. За ингээд тоглолтын тооны харьцаа нийтэг болжээ. Бүгд найрамд Катар улсын баг тоглолтын тооны харьцааг инхүү тэргүүлээд эхэллээ. За бөмбөг эзэмшилт бол үнэхээр гайхалтай байна. За Хятадууд ямар ч сан тооны харьцааг инхүү нэгдэг боловч нэгдгээр харьцаагаар Испани багийг болгож авсан. За Парагвай төрөлдөдөг бас нэгэн сонирхолтой төрөл болоод гол бол гэж энэ төрөл байдаг. За хөл бөмбөг, гар бөмбөг гэдэг хэд спортын бас холимог төрлийн спорт байдаг. За ингээд Америкийн нэгдсэн улс болон бүгд найрамд Катар улсын багийн тоглолт замкруулсан энэ хаалганд оржээ. За ингээд өнгөрүүлэлтийг мэдэрч бас хамгаалдаг. За баг зэрэг ойсон энэ хаалгаар бөмбөг авчижээ. Захад өнгөрүүлсэн бөмбөг хаалгаар орсон. За Америкийн улсын баг 3-1 ярцаагаар тэргүүлж байгаа. За Хятадын өнгөрүүлэлтийг хамтаа сонирхох. За энэ боулинг стилийн бөмбөр. Гэтэ хамаагүй өнгөн бөмбөр бол өнгөрүүлдэг дуугардаг. За дуугаар нь одоо ерөөдөө ингэ төсөөлж авдаг. За бөмбөг хаалгаар орчжээ. За маш нарийн явуулсан. Америкийн улсын шиг хамаагүй хүчтэй. Хамаагүй л чадвартай байлаа. 5-2 ярцаагаар инхүү бүгд найрамд Катар улсын багийг болгож авсан. За эмэгтэйчдийн төрлөөс та бүхэнд өрүүлээ. Канада болон Туркийн багийн намирчид. За Канадад өнгөрүүлсэн удаа туркууд эхний бөмбөг алдж байна. За туркууд эргүүлж байгаа шидсэн дундаас алдсан. За бөмбөг хаалгаар орчжээ. Канадын багийн. За бөмбөг жоо өнгөрөөд явсан бөмбөг хаалгаар орж байна. За одоо туркууд за энэ одоо бөмбөг хаалгаар орсон ойлтой бөмбөгөөсөн. За ихэд ойлголоо. Канадын баг хаагаад алдчихлаа харамсалтай. За туркуудын бөмбөгийг харъя. Ойлгоод явуулсан бөмбөг хаалгаар орсон. Заалны талбайн төр явуулсан. За хоёр багс өгөө аваатай явж байна да. За туркууд тасраад эхэлсэн 6-2 болсон. За Канадын хамгаалт муу ажиллаад байна. За туркуудын бөмбөг бол одоо үнэхээр одоо амжилттай явсаар байна. За ингээд оноо бол тасраад эхэлсэн. Эхний хэд оноо дээр Канадууд их давгүй явж ирсэн бол сүүл руугаа тэгээд хамгаалж чадсангүй дээ. За хаасан бодож бөмбөг хаалгаар орсон. За ингээд Канадууд одоо довтлогоонд бөмбөг туркууд оруулж байгаа бол Канадын цөөхөд довтлогоонд нэг. За хөлбөмбөг бол энэ гол болын төрлийн намирчдын одоо сонсол бол маш өндөр зэрэглэлээр хөгжсөн байдаг. За 12-4 харьцаатаар Канадууд тун давгүй эхэлжсэн боловч тэгээд туркууд идэж алдчихсан. За Паралимпийн жодо бүхэн төрлөөс та бүхэнд өргөж байна. Караки аренад болж байгаа. За надаа шууд. За базарыг заасан байна. Бразил болон Аргентин намирчин цаануудаа шууд Япон заажээ. За Бразилийн Паралимпийн мөнгө медаль дамжиж Японы дамжиж хоёрын барилдааны өдрөмтө сонирхъя. За Хиросо одоо өчигдөр эрэгтэйчдээс мөнгө медалийг Японы багаас авчихсан байгаа эрэгтэйчдийн төрөлд. За манай Монголын намирчин Ууган Хүүг ялцдоо финал руу гарч ирсэн шүү дээ.
За хоёр том гүрний барилдаан. За ингээд барилзалчууд цэврээр явж байна. Silva Tixera Aroja and she gets taken over for a full advance За шууд цэвэр дараад инхөө барилзал тамирчин. final and Brazil За хөлдөн баг зэрэг итээ орсон юм уу да. За тэгээд нуруугаар нь болгочлаа. За Мексик болон Украины тамирчин Эдуардо болон Касиноноор Авида Санчес, Эдуардо Авида Санчес Касиноноор барилдаан. Sanchez. Interestingly, he was За Лондонгийн 8 дугаар ойрын шагналтай. crossing off. He's not allowed to touch the legs, not unless they're absolutely both on the ground and in their water. That's going to be a score. Another UCO score. За Мексик тамирчин 2 дугаар, Украин тамирчин 2 дугаартай Мексик тамирчин Юкод байгаа. Ахад нэг Юко 2 Юкод болж байгаа Мексик тамирчин. Himself into the forward technique. Takes his opponent down onto his side again. That's 2 UCOs down. That's going to be hard to come back from. 2 Юкод болсон. Now up top. Занда үргэж утсан өөрөө унтчихгүй дээ гэсэн. За ингээд 10-д нь 14-5 секунд үлдсэн. Stand it up if it's not positive Мексик тамирчин 2 Юкод байгаа. За хөлөө гаргаад авчих юм бол дарланд орох боломж бол байгаа. coming out. За одоо хөлөө гаргаад авчих юм бол тэгээд дарланд оруулна да. За ингээд туслаа Мексик тамирчин 2 Юкогоор инхөө өрсөлдөгчөө бодож авч байна. Авида Санчес. За Европын аварга Украин тамирчин Черняк бүгдээр Солонгос улсын тамирчинтай барилж байна. Сиохана. It's going to be a score. UCO scored. Counted up За Юко зааж байна. the front leg. Солонгосын тамирчин Европын аваргаас ямарч ихний оноос салгаж Юко авч байна. За Украин тамирчны дургуультайгаа Сиохана бол үнэхээр одоо сайн барьж байна. Европын аварга эсрэг бол. За сүүлийн 30 секунд Солонгосын тамирчин 2 Юкотой байгаа. За өөрөө дадараа буучих үү дээ. She got a Wazari, I think. She got a Wazari, Cherniak. And she is now in the lead. За базараа засан маань Украины тамирчинд And that was Черняк. the last 30 seconds or 35. За та эцсийн мөч Солонгосын тамирчин What a turn. өөрийнхөө 2 Юкогоо Cherniak now. Wasted базараа явуулгаад алдчихлаа эсрэг тамирчиндаа. so. За 5 секундын хугацаа үлдсэн. She threw it away. She За ингээд барилдаанд туслаа. Украины тамирчин эцсийн мөчөдийн хөө базараа явж Черняк Cherniak. өрсөлдөгчөө болгож авлаа. So Anna. And take her back. За зүрхөө дараашаага дартчихсан. Wazari scored. That Wazari. За Солонгосын тамирчин өөрөө мэхийгээд мэхэн дээр ажиллуулчлаа. Өөрийнхөө хэмжээсэн мэхэн дээр. The Carioca Arena 3 hosted 4 judo finals on day 2 of the Rio 2016 Paralympic Games. За Карека аренад жудогийн дараагийн барилдаан Украин болон Бразилийн тамирчин. Araujo from Brazil. За түрүүний ялсан тамирчин Черняк болон Луси Араужонаар. За бараг Япон байж болохоор за базараа зачжээ. Даралт. Базараагаас ч даралт руу шилжсэн Украин тамирчин Черняк Европын аварга. He's a big surprise. За 20 секунд болчих юм бол тэгээ шууд Япон цэвэр болдог. За Юко болсон 10 секунд. Absolutely dominated that contest. She's the 15 2 базараа болоод ингээд нэг Япон болоод Черняк өрсөлдөгчөө 40 секундэд болгоод авчлаа. За ингээд алтан медалийг Украин улсын тамирчин Европын аварга Черняк авсан. За ингээд аврагын лөө барилдаан амархан байлаа харин хаг шиг барилдаан бол түнд хэцүү байсан. За ингээд Азербайджан болон Украины тамирчтай барилдаан 13 секунд үлдсэн. Азербайджан тамирчныг базараа тэргүүлж байгаа. physicality between these two is incredible. You can feel it. За 13 секунд л одоо хин ялгч болох вэ гэдэг шийдэгдэн. За түрүүн бол яг л иймэрхүү хугацаанд шийдэгдсэн шүү дээ. Тэ цааш явсараад Олимпийн арга бол цэнутта. Ramil Gazimov wins the gold medal. Базари за Япон болчихжээ. За ингээд Гасимо Азербайджан тамирчиныг Паралимпийн алтан медалийг хүртэж байна. Solovey had to settle for the silver. Irina Husieva from Ukraine was up against Nalidavis Rodriguez in blue from Cuba. Украин болон Кубын тамирчид Gold medal match.
Давид Родригес 63 кг хэмжээнд Гусева, Ирина Гусеватай барилж байгаа. За одоо Базарыг заажээ. За Базарыг заагаа дээрэс нь даралт авцсан. За 10 секунд бол Юкого за энэ өрөнд дийлэхэрэг болж байгаа шиг байна да. Ийм даралтнаас гарахад хэцүү зөрчсөн. За Юко бол 15 болоо Базарыг болоод ингээд Кубын амирчин Родригес өрсөлдөгчөө болгож авлаа. За ингээд 63 кг хэмжээний Паралимпийн алтан медалийг Кубын амирчин Родригес өртөж байна. Emotional celebration for Cuba's Dani Damas Rodriguez as she claimed the gold medal over Ukraine's Irina Husieva. За Давид Родригесийн хүү коронда алтан медалийг авчирч байна. За Мексик болон Солонгосын амирчид мөн алтан медалийн дод барилдаж байна. Авила Санчес руу Мексикийн амирчин өрсөлдөгч олж ирсэн. И Жунгмин наран барилдаан. За үргэж үтсэн өөрөө аршгаа даруулчлаа. Юко зааж байна. За Мексикийн амирчин эхний үлгийг инхүү авч байна. За ингээд өргөдөө цаг дуусч байна да. Мексикийн амирчин Авила Санчес инхүү Олимпийн наадмын алтан медалийг хүртэж байна. За ингээд хүндийн өргөлтийн төлөөс тав хүндээ үзүүлээ. 2 дахь өдрийн хүндийн өргөлтийн дөрөв. За бүгд харамт Хятад улсын амирчин. За Ираны амирчин Паралимпийн рекордын эзэн 101-ийг өргөсөн. За одоо дэше шахах хэвээр. За өргөсөн шүүгч тооцсон. Hu Dandan then improved on that by 1 kilogram. За нэгэрийн амирчин суурьлаарай. За 102-ыг бүгд харамт Хятад улсын амирчин өргөсөн. За одоо өргөстөө доошо татлаа дэш өргөлөө. За шүүгч тооцсон. За хоёр тамирчны өрсөлдөөн бол үнэхээр гоё болж байна да. За 102-ыг дараагийн тамирчин Их Британий тамирч өргөхөд бэлэн болсон байна. За өргөсөн. За шүүгч тооцжээ. The Asian Paralympics gold medalist Hu Dandan improved the Paralympic record once more with the successful attempt. За Азийн Паралимпийн аварга 105-ыг өргөчлөө. За дэш харъя. За өргөсөн. In the final round, Poland's Justyna Kozдрик Амжилттай болж байна. attempt to move into third. She attempted 101 За Польшийн амирчин Жастина 101-ыг За дэш явлаа. За өргөцсөн байна. За алдсан байна уучлаарай. Тооцоогүй юм санийхыг. Дэшээ сайн өргөж чадаагүй байсан. 6 kilograms. За Тишаны нэгэрийн тамирчин 106 кг. Gaining the Paralympic record and equaling the world За барах нь үгүй үзье. set by Hu Dandan. За хангалттай өргөлөө. But the 27-year-old Hu Dandan was undaunted and added 1 kilogram to the bar. За бүгдээр Хятад улсын тамирчин хой 107-г Successful lift of 100 өргөх ёстой захиалсан. saw her improve on her За өргөчлөө амжилттай. Paralympic best and claim her first Paralympic gold medal. За 107-г өргөд ямар ч амжилттай. Нөхөө. For the fourth lift, Хоо дандан. За 108 remarkable power and strength to дээр ирсэн. За аварга болцсон одоо ингээд a fitting way to end a highly competitive category. рекордын төлөө энэ хөргөлтийг их бэлэн болсон байна. Хятад амирчин ганцхан килограмм бол одоо нэмэгдэхэд ийм байгаа шүү дээ. За өргөсөн бүгд амтгатар тусын амирчин амжилттай өргөлөө хуу дандан. За ингээд 108-ыг их өргөчлөө. Gold for China's Hu Dandan, silver for Latifat Tijan. За ингээд туу дандан дэлхийн рекордыг тогтоосон Тишаны өнгөн медаль Зо Ньюсон хөрөн медалийн ихөө хүрч байна. За Кострик хэрэг түрүүн 102-ыг өргөцсөн бол хөрөн медалийн төлөө бас их Британи тамирчинтай дээр дор оролцож хөрөн медалийн болцчихсан боломж байсан. За ингээд завны уралдааны бүгд хамтаа сонирхъя. In the final, ahead of Israel's Moran Samuel, who will compete in the repechage. Great Britain's Rachel Morris, who holds За мэдээчдийн ганцаардсан уралдаан уралсан гараанаас та бүхэнд өргөж байна. was a comfortable winner of Heat 2. Over 6 seconds faster
За хамгийн хол цагийг бол Британи намч Рачел Моррис үзүүлсэн байгаа. 5:32 зооны 15 үзүүлсэн. За ганцаарсан Скотс төрөлд Роман Полянский хөө Хятад намч нар өрсөлдсөн Чегнар. За ингээд Украин намч Роман Полянский 4:44 далаар хөө нэг оржсон. За Австралийн намчин энэ гараанд ямарсан тэргүүлж их орж ирж байна. Ари Кори. За энэ одоо хос төрөл In the first heat, French pair Pearl Bouge and Stéphane Tardieu claimed their place in the final. за эхний урдсан гарааны тамирчид бол орж ирж байна барайнд. За Францын хос. За микс дабл гэхэлэр эмэгтэй эрэхтэй хос болчиход байгаа. Зөв дабл гэхэлэр одоо үүд чи хоёр тамирчны бол хилээд идэг шүү дээ. За ингээд дэлхийн хамгийн өндөр цагийг энэ үзүүлсэн 3:52.16-г энэ жилийн одоо хамгийн өндөр цагийг бол Британий хоёр тамирчин бол үзүүлсэн байгаа. In heat 1, Great Britain progressed to the final. За одоо энэ удаа дөрвөн хүнтэй төрлөөс та бүхэнд үзүүлж байна. За Британий баг энэ удаа дөрвөн тамирчиндээ хоёр эмэгтэй хоёр эрэгтэй төрөл ямар ч өөрийнхөө уралсан гараанд төрүүлсэн бол Канадын баг дараагийн уралсан уралдаанд бол нэгээр орж ирсэн. Day 2 of the shooting event saw more than 50 За дараагийн төрөл буудлагын төрлөөс та бүхэнд өргөл бэлэн болсон байна. air pistol competition. In the women's event, Iranian world champion Sarah Javan Madidogmani, За буудлагын төрөл болж байгаа. if she continued her great form, she would become Iran's first gold medalist. Зарана тамирчин за дэлхийн хамгийн одоо энэ төрлийн супер тамирчин байгаа. Climbed the ranks Дэлхийн авраг. years to second in the world. За Унгарын тамирчин Коштина. Javan Madidogmani got off to a fantastic За одоо дэлхийд хоёр дэрэмлэгдэж байгаа тамирчин. 30 points in sequence 1. Зарана тамирчин болон Ukraine's Olga Унгарын тамирчин хоёрын the challenge by буудлаас тавтанд харуулъя. 7, while Kristina only hit. За Украин тамирчин Ковальчук бас As the final progressed, and with only 5 remaining, the Hungarian энэ couldn't төрөлдөөс оролцож байгаа. scores. За хамгийн гол тамирчин та бүхэнд харуулж байна. Azerbaijan's Yelena Taranova was fourth to be eliminated, scoring a total of 148. За Таранова Азербайджанаас тамирчин. They reached the final series. Ukraine's Olga Kovalchuk kept the pressure on Javar Martinov. За Украин тамирчин Scores. Ковальчук. However, the Iranians' calmness and accuracy resulted in hitting a total of 193.4 points, a record for a Paralympic final, making history for her country and following in the footsteps. За ингээд Сара Жон Мардино Дотманы гэдэг маш хэцүү нэртэй Иран тамирчин байгаа. За Паралимпийн рекордыг ингэх үү Ukraine's newcomer хэвцэн. who had only За эрдэчдийн төрлөөс та бүхэнд this shot was followed үзүүлж байна. being World Cup gold medalist South Korea's Chul. За хэдэн тамирчин Ян Чао тэргүүлж байгаа эхний 8 тамирчин та бүхэн харж байна. Энэ бол одоо дараагийн шатанд чаларж байгаа тамирчид. 30.8 in the first two series. Нийт 8 тамирчин дараагийн шатанд чалараад эдгээр 8 тамирчнаас бол өнөөдөр финалийн 9 in series 1. хэдэн тамирчнаас бол ялагчин тодордог. Ibragimov continued from his earlier qualification form with an impressive 20 points. За Ибрагимо Узбекистан тамирчныг As the final reached the closing stages, Xiaoyang's playing forward. харуулж байна. За Узбекистан болон Солонгос бүгдээр Катар улсын тамирчдын хооронд ерөөдөө гол өрсөлдөөнүүд явсан байгаа. За Итали тамирчин бол одоо Li Juhee урдсан уралдааныг бол нэгээр тэргүүлж орж ирсэн тамирчин. За Ян Чао ихо Паралимпик рекордыг идэж 98.2 оноогоор ихо иргэдчдийн 10 метрийн хин гарбоны төрөлтийн хүн төрүүлж байна. За сууга болиулын тэмцээс та бүхэнд үзүүлэлт бэлэн болжээ. Рио Центро Павильон 6 ордонд болж байгаа энэ тэмцээн. The Americans failed to qualify in the past, and Brazil were the team to dash their hopes. First set, За Америк бол Бразилийн шоугийн тоглолт дэлхийн ондоо 2 хүчтэй бүрний тоглолт ихүү явж байгаа. За өргөж өгсөн 4-4-ийн тоглолт амжилттай болжээ. За ингээд Бразилчүүдийн оноо. За Бразил Америкийн тоглолт бол одоо маш ширүүн тоглолт болсон. Давуулт амжилттай болсон.
За энэ удаа хязгаарлах шонд хүрсэн байна. За намын довтлох амжилттай болсон энэ удаа хөлөөрөө яваач гэсэн амжсангүй дээ. Set 25-17. За өргөсөн 4-4-ийн довтлох амжилттай. За энэ удаа Бразилийн багт мөнгө өгч талбай гадна бууцсан байна. За өргөж өгсөн 2-4-ийн довтлохоо буцаагаад өргөсөн 4-өөс довтлсон хаалтанд орсон бомбог Америкийн багт өгж байна. За бомбог талбай гадна буусан. За ингээд Бразилчуудын хувьд 25-14, 25-17, 25-14 гэсэн оноогоор ямар ч энэ удаа хаасгийн тоглолтод Америк нэгдсэн улсын багийг болгож авсан. За дараагийн тоглолтыг бид бүхэн та бүхэнд бэлэн болсон байна. Египт болон Германы шогийн тоглолт. Сууга бололын За тоглолтыг хийсэн. За Египтийн баг ихтэй тоглоом хийсэн германчууд энэ амжилттай хамгаалжээ. За сууга бололтороос одоо заавал ингээд суутыг давгарж байгаа бүтэн суух ёстой. Жохон босгол юм бол өвдөн дээрээ зогсгол юм бол ерөөдөө бас шууд онооны доргол болж явдаг. За давалт орж ирсэн Германы багийн 4-4-ийн довтлохоо буцаад ороод ирсэн далайн гадна буужээ. За Паралимпик бас нэг онцлог заавал ингээд залуу тамирчдаас тоглох хоос зөө бас ахмад тамирчид ч гэсэндээ ингээд талбайд тоглох их байдаг 40-тэй 50-тай. За давалт хоёрсын Египтийн багийн довтлохоо дотор буцжээ. За Египт бол одоо бодлуудын төрлөөр бас энэ Риогийн Олимпийн наадамч гэсэн сайн орж ирсэн эрэгтэй баг нь. За аршгаа хийсэн босгосон Египтийн багийн довтлохоо за 4-4-өөс дотор бочжээ. Victory and duly completed their recovery in a thrilling match. Egypt taking it by 3 sets to 2. За давалт маш хоёрсон шууд нэмээд довтлсон. За мөнгө талбай. За хүрцэн бахаа сая. За тийм бахаа хүрцэн баг. За ингээд сүүлийн 3-3-ын Египтэд авснаар инхүү Германы өвчтэй баг Египтэд буулгаж авсан. Тасаа Германы амч хөдөөж авч байгаа болоод холцсон бодож биенд нь хүрчлээ. За ингээд усан зэлт тэн дөрлөөс 5 хүнд өргөхөд бэлэн болсон байна. Усан зэлтийн өглөөний уралдаан ба эхний уралдаанаас за 100 метрийн уралдаан. За дэлхийн рекордын инхүү Жо идэж байгаа мана. 100 метрийн араар налдын S2 төрөлд. Look at this for a finish. They're going side by side. Liu is looking across at Palamarchuk. It is Liu. За гараа хараа, барыг хараа. За энэ удаа Liu дэлхийн рекорд гэвчсэн Palamarchuk 2 дуурайнд орж ирсэн Украин тамирчин. За хятад бол одоо энэ Олимпийн наадамд бол дэлхийн рекордыг 90-гүй эвдэж тогтоож байна да. За Жо Янкиан түрүүн бол дэлхийн рекордыг өмнө нь тогтоочод байсан шүү дээ. За Америкийн нэгдсэн улсын тамирчин Кони бүгдээ хамтар сонирхож байна. Mackenzie Cohen өөрөөр долтын дөрөв. The USA who is now storming ahead in this women's 50 meter. За Mackenzie Cohen Америкийн нэгдсэн улсын тамирчин амарсан. Энэ да тэргүүлж орж ирлээ. За Паралимпийн шинэ рекордыг мөн Mackenzie Cohen идж байгаа маань 50 метрийн чөлөөт буюу өрөөр далд зэлтэн дээр. За Денис Крал Хуан Яжинар дараагийн байрууд руу орж ирсэн байна. За энэ удаа даланхаас зэлтийн 50 метрт эрэгтэйчүүдээр за бүгдээр дотоосын намчин Wan Li Chao 50 метрийн даланхаас зэлтэнд инхүү ямарсан тэргүүлсэн. За Эри Робинсон дэлхийн суперстар инхүү өөрөөр далдан дээр Робинсон инхүү нэгээр орсон Ирландын Тернер ороор орж ичээ 50 метрийн. За эрэгтэйчүүдийн 50 метрийн дараагийн уралдааны 5 хүнд өргөхөд бэлэн болсон байна. За Бразилийн буюу талбай эзэн багийн намчин Родригес. Great start there in lane 4 by Philip Rodriguez. Паралимпийн наадмын мөнгөн медаль тавьж Родригес бол
2008 оны Бээжинг Олимпийн. За ингээд дөрөв алтын 50 метрийн уралдаан. За маш гоё урдан гараад ирж байна да Родригес бол. За дэлхийн рекорд урдх нь явж байгаа. За сүүлийнхэн пара олимпиад оролцож байгаа Родригес инхүү ямарсан. Инхүү нэгээр орж ирлээ. За Кроттерс Линар 2 болон 3-аар инхүү орж ирсэн. За урдсан шатанд явсан Филиппе Родригес өөрхөн гараанд ямарсан амжилтад төрүүллээ. За 50 метрийн дараагийн гараа Бразилийн навч Андре дэлхийн рекорд болон олимпийн рекордын эзэн. За Бразилчууд бол туссан жилдээ үнэхээр мундаг байдаг шүү дээ. Гэхдээ энэ удаа Крипак төрүүлсэн байна. Андре Бразил 2-оор орж ирсэн. За 50 метрийн шишэд уралдах 8 давжныг бидэнд харуулж байна. За эрэгтэй эмэгтэйчүүдийн 50 метрийн чөлөө зээлтэй бүгд хамтаа сонирхож байна. За дэлхийн рекордыг ямар ч эвдэхэргүй болсон Паско нэгээр орсон, Лоранди 2-оор Ватс 3-аар орж ирсэн. Софи Паско энэ өөрийнхөө уралцааны өөрийнх нь гараанд тэргүүлж байна. Just 0.12 seconds separated them in qualification. The final should be a battle royale. Over the longer distance. За Aurelio Rivard паралимпийн рекордыг өөрийнх нь төрөлд эвдсэн байна. За Колдон Шу Вермарнаар 1-2-3-аар орж ирсэн байна. За 350 м 400 м уралдаан сүүлийн 50 м-ийн хөө явлаа. Маркес Сото болон Марнаар за Марн ахад ямарсан уралдааны тэргүүлсэн хിവэр явж байна. За сүүл рүү өргөдөө бариулсан да. Занга сүүлийн 1 км орж ирсэн. За яг ч өргөдөө тодорхой болж байна. За ямар ч дэлхийн болон паралимпийн рекордоос 30 секундын алдаатай байсан. Гэхдээ Марн дэргүүлж Маркес Сото энэ 2-оор орж иржээ. Энэ бол одоо урдсан гараа байсан 400 м-ийн чөлөө зэлтэй. За 100 м-ийн далангахаас илтийн урдсан уралдаанаас тавд үзүүлж байна. Yang is not letting him go. 102.61 for Yang in qualifying. He's going to better that almost certainly here. And Rosso, is he going to touch it on the stroke? It is Yang indeed. Timed his stroke to perfection. A new. За хэдэн навчин Yang орсон бол Rosso 2-оор оны 3-аар орж ирсэн байна. За Yang Gonzon их 1 минут 102 секундээр их өөрийнх нь гараанд тэргүүлжээ. За 70-ын 100 м-ийн дараагийн гараа шүү тэргүүлсэн бол Сон 2-оор бүгд амьд тартаас 2 давчин 1-2-оор их орж иржээ. За 100 м-ийн эмэгтэйчүүдийн 70-аас илтээс бүгд хамтаа сонирхъя. За алтан охин Хожид Америкийн нэгдсэн улсын Jessica Long. За яг одоо энэ усан цэлтийн бол эмэгтэйчүүдийн одоо үнэхээр тасархаа том тамирчин тэмцээрээс Golden Girl буюу алтан охин нэрийг өгсөн байгаа. Jessica Long. За Лю 2-оор Elliot 3-аар орж ирсэн. За Jessica Long дэж удамчлах зөөрийнхэн урдсан шатанд өөрийнх нь гараанд явуулсан тэргүүллээ. Session finished with a treat for the home crowd. The mixed 4x50 meters freestyle 20 points heats had everyone on their feet. Brazil are being caught in the water here when they do have a multiple Paralympic. За дараагийн наварчны бүгд хамтаа гараа хамтаа сонирхъя. За багийн уралдаан барилзчүүдийн бүгд хамтаа сонирхож байна. Барилзчууд ямар ч уралдааны тэргүүлсэн хിവэр байна. За хальбар төрөл буюу дөрвөн сэлтээр дөрүүлэнгээр нь одоо явах хэрэгтэй байдаг. За энэ удаа чөлөө сэлтээр сүүлийн тамирчин гэсэн үг чөлөөд рүү орж ирэхээр in heat number 2 Brazil win in a time of 2:33.94. Зангал барилзчууд нэгээр орж ирсэн. За хятадын баг дараа нь орж иржээ. Ингээд урдсан шатанд барилзчууд нэгээр орсон. За ингээд 4-40 м-ийн даа чөлөө зэлтэн дээр Украин, Бразил, Итали, Хятад, Грек, Австрали, Израиль гэсэн 7 баг бол шигшээ уралдаанд уралдаан шалгараа болчихжээ. За ширээний теннис Tal Leibovitz from the United States, an athlete who spent much of his adolescence living homeless in New York. Замдаж ширээний теннисээр бол бүгдээр хамт тусвал аль төрөл одоо паралимпик болон ингийн олимпич гэсэндээ дээгүр ордог шүү дээ. За ингээд Америкийн нэгдсэн улс болон Хятадын багийн намирчдын тоглолт.
pressure on Tao. За Лайбович Америкийн нэгэн цусаас тоглож байгаа. За хятад намирчин маа. In just 5 minutes. Зя дарсан буцаагаад хамгаалсан. За надаа Лайбович өөрөө алдчихлаа. Давуулчихсангүй. За хятад намирчин бол одоо хамаагүй илүү байгааг эндээс харж болох ба. 2 sets in 9 minutes in a comfortable victory. За ингээд хоёр огийн тоглож байгаа класс 9 англилд Малын их хүрсэлтгч. 3 уян турш болгож авсан. За 15 настай тамирчинда Паралимпийн наадамдас оролцож байгаа. За Украинын тамирчинтай залууд инхүү Бельгийн тамирчин хордож байна. Дэва. За Дэвс юм байна. За 15 настай хөө маш сайн тоглолтыг үзүүлсэн Украин тамирчин туршлага зааж ямар зоноо авч байна. За Украинчууд бол Паралимпиадд бол эхний 5 өчигдөг медалийн доогоор бүх төрлийн мундаг улс. За 15 настай ингэ тоглож байгаа Дэвис бол мэдээж дараагийн айлд бол 19 настай 23, 27, 31 гэл одоо бужинох байх та. За ингээд 15 настай хөө энэ хөрсөлтөгч болгож авсан. За их Британи тамирчин Бейли. За гэдэг тамирчнууд бол бэлэн болжээ. It looked like a very tight match with both athletes attacking from the start. Bailey won set. За хятадуудыг л олж чадвал тэгэл Олимпийн наадамнаас медаль авахд ойрхон байна гэсэн үг шүү дээ. Үнэхээр одоо энэ зайд бол хятадууд бол ноёлцсон байдаг. За ингээд Бейли өрсөлдөж болгож авч байна. За Вил Бейли эйсхийн тоглолтод бүгд амт татар тулсан тамирчны ихөө болгож авснаа. За класс 5 төрөлд Паралимпийн одоо суугаа юм төрөл байдаг. Франц болон Норвегийн хоёр тамирчин. Strong shots, making it difficult for Savon Era to hit back. Within 12 minutes, he had won 2 sets, giving him the clear advantage. He was strong in set 3 as well, proving too good for Savon Era. За Францын тамирчин мөнгийг тоглолтод оролцуулаад дарсан амжилттай олжээ. За ингээд хоёр багийн хоёр тоглолтын тоглолт бол үгээ авахта тунд ширүүхэн болсон. За ингээд Томи Урхауг класс 5 төрөлд энэ хөрсөлтөж болгож авч дараагийн шатнд орж байна. За өнөөдөр болсон төрлөөс бас нэлээд сүүлрүү болсон төрөл бол Саксон бөмбөгийн төрөл. Америкийн нэгэн цус Германы багийн тоглолт B эсгийн. За Америк нэг очсон, Герман нэг хожигдсон байсан. За Америкос Саксон бөмбөгийн ямар том гүрэн байдаг манайд ч мэдж байгаа. За Германы багийн тоглолт шин дундын зай шидэл амжилттай болсон. За Америкийн баг Асын зайд довтлон. За ер нь бол сууга бойлуулалтын төрөлд бол энэ Асын зайнаас довтлох нь ер нь ховор байдаг, хэцүү байдаг. За цаг дуусчаад ямарсан 24 секундын цагтаа уралдаа шийдсэн шийдэлт амжилттай болсон. За түрүүд амжилттай гаргацсан. За өнөхөр нурууны өндөр ашиглаж ямарсан. Багийнхаа 27 хоног авчирж байна. За Америк нэгдсэн улсын эмэгтэй баг бол өчигдөр одоо Пара Саксон үеийн төрөлд бас тун ховорд орох үзүүлэлтийг үзүүлсэн шүү дээ. Бараг л 100 он авсан. За Асын зайд тоглох боломж байна. Амжилттай олжээ. За 56-34 болсон тооны харьцаа. За оршоо орж ирээд хурдан довтгоноор Америкийн нэгдсэн улсын баг алдчихлаа 1-2 оноо. За 62-39. За дундын зай шидэлт амжилттай олжээ. 64 дахь оноо. За маш гоё эргэлтийг хийсэн Асын зайд довтлогон амжилттай олж байна. 44 дахь оноо. За Германы баг өргөдөө оноог ойртуулах гэж үзсэн бол Америкийн баг бол дорн тасраадсан. За дундын зай шидэлт мөн амжилттай олжээ. За ингээд Америкийн нэгдсэн улсын баг 77-52 ярцтайгаар өрсөлдөгч болгож авсан Германы багийг ингээд 2 ажилттай болж байна. За Герман харин 2 ажилж байна. За эмэгтэйчүүдийн Аргентин Их Британий багийн тоглолт хоёулаа 1-1 ажилтсан байгаа. За өндөр бол өргөдөө хожигдох ирэхгүй тоглолтууд явж байгаа да. За 23-2 Их Британий баг Аргентины багийг одоо илт дэлгэрч байна. За яаж ч жагаад арайгаа шидсэндээ. За зарим багуудын хувьд бол энэ Олимпийн наадамдаас оролцох нэг чухал байдаг. За Аргентины багийн хувьд бол мэдээж сул баг
44-7 гэж авч байна. За дундаа давтах амжилттай болж байна. 61-9. За нэг гараар авсан буцаага шидсэн алдаатай оноо очиж байна. Торгуулийн шидэлтийг мөн нэмж итгэр болж байна. 65-11. За Аргентин бол Бразилийн хөрш ус хөгжөөд өмчл их хэсний ойлгомжтой. За самбартаа шидэлт амжилттай болжээ. За тоглолтын ядаж бол бүр эхнээсээ тодорцсон байсан. Ер нь бол хоёр багийн дээр туршилт тактик тамирчид бол одоо практик авах гэдэг тоглолтод болж байсан. За 69-17 тоглолтын 4-4 үргэлжлэн явж байна. За Их Британий баг оноогоо явуулсараа за ингээд энэ тоглолтын дээр 79-20 цэцгээр Их Британий баг өөрсдөж бодож авсан нэгдүгээр үед иргэд өнөөгийн хэн ядч болох нь тодорхой болсон байсан. За талбай теннисний төрлөөс тавханд өргөхөд бэлэн болсон байна. Олимпийн теннисний төвд болсон тоглолт. За талбай эзэн баг Бразил улсын намирчин их холбоотоор орж ирлээ. За Чил Бразилийн хойлолцогч ширүүхэн тулаан болов эзэн болсон байна. Хоёулаа одоо болов теннисний ундрахтай хоёр улс. За суугаад теннис бол маш хүнд спортоо дугуйгаа удирдан бөмбөгөө цохин За нод амцсангүй. За ингээд Бразил улсын намирчин Даниэл Родригес 6-ыг 6-4 харьцаатайгаар өршлөгчөө бодож авч байна. За Паралимпийн медальтай Францын намирчин Грекийн намирчин Даниуда тоолсон. За Грекүүд бас өөрсдөө Хеллас гэдэг шүү дээ. За Францын намирчны маневрыг тавх харж байгаа хаа ямар хол явж гараараа маневрыг тоглож байгааг. Хоёр гарны ажиллагаа хоёлаа одоо яг энэ суугаад теннист бол их чухал үүрэг гүйцэтгэдэг. За нуудаа зохиор алчлаа. Debut against Shraga Weinberg, who is representing Israel in his third games. Зяадаг зогсон буцаага зогсон юм даа дотоо зогчлоо. За Бразилчууд одоо энэ төрөлд бол хүчтэй өрсөж байгаа. За Австралийн намирчин Зя түрүү зогсон амцсангүй. За ингээд Дилан Алкот ямарсан Израилийн намирчин Вайнбергийг болгож авсан.